Сайн бацхан үзэгчтэй та бүхэн стандарт хэмжээ зүүн газрын Масан Монтайн телевизийг үзэж байна. Ярилцлагын цаг маань эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын хүүхэд залуучууд Ахмад настан гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Баярмаа болон стандарт хэмжээ зүүн газрын стандарт тохиолдлын үйлдвэрийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Бурмаа нарыг урьж оролцуулаад байгаамаа. Та бүхэн цаг зав гарган бидний ярилцлагын нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Тэгэхээр хүүхэд хөгжил хамгааллын стандартын техникийн хороо шинээр байгуулагдсан. Энэ талаар хэзээ байгуулагдав? Товчхон мэдээлэл өгвөл. За сайн байцгаана уу. Стандарт хэмжээ зүүн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 19-ний А69 дугаар тогтоолоор хүүхдийн хамгаалал хөгжлийн стандартын техникийн хороо байгуулалт шинээр байгуулагдаад ажиллахаар болсон. Нийт 17 оны бүрэлдэхүүнтэй хүүхдийн талаар одоо хүүхдийн эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бүс байгууллага олон улсын байгууллагуудын төлөвлөлийг хамарсан нийт 17 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар шинээр байгуулагдаад ингээд ажиллах болсон. Техникийн хорооны мандатаар Баярмаа дарга хэлбэрээр ажиллахаар шалгахад ингээд ажиллаж байна. Тэгэхээр одоо хүүхд хөгжил хамгааллын чиглэлээр стандартын техникийн хороо байгуулагдсан гэж. Тэгэхээр мэдээж нөгөө хэрэгцээ шаардлага байсан учраас энэ стандартын техникийн хороо манд байгуулагдсан баха. Энэ талаар юуны өмнө үзэгчтэй үзэгчтэйгээ намайг альтгая. Тэгээд хүүхдийн эрхийн тухай хууль хүүхд хамгааллын тухай хууль 2016 онд улсын их хурлаар батлагдаж 2016 оны 9 сараас хэрэгжиж эхэлсэн. Тэгээд энэ Монгол улс одоо нийгмийн бүхэл орчинд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүүхдийн хүчирхийллийг одоо хоригдсан орон болсноор бас энэ хуулиар хоригдсан орон болсноор онцлогтой болсон. Тэгэхээр энэ хуулийн хүүхд хамгааллын хуулийн хүрээнд бол хүүхдийг одоо 5 орчинд хамгаалахаар зөвлөжсөн байгаа. Гэр бүлийн орчинд, боловсролын салбарт, эрүүл мэндийн үйлчилгээнд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд, тэгээд мөн түнчлэн хүүхдэд холбоотой үйл ажиллагаа явуулдаг болон хүүхдийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулахад одоо хүүхдийн эрхийг яаж хангах вэ? Хүүхд хамгааллыг яаж хангах вэ гэдгийг хуульчилж өгсөн байгаа. Тэгээд мөн энэ хуулиараа бас хүүхд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлнэ гэдэг 6 үйлчилгээг одоо зааж өгсөн. Тэгэхээр бид нэр одоогоор бол мөрдөж байгаа стандарт авах юм бол хүүхдийн чиглэлээр хүүхд холбогдолтой стандарт гэх юм бол хүүхдийн хөгжлийн, хүүхд хамгааллын, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр нийтдээ 34 стандарт байдаг юм билээ. Тэгээд салбарынхаа одоо энэ техникийн ороогоор хэлцэгдээд явдаг. Тэгэхээр бид нар хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг бас засгийн газар 2017 онд баталсан хэрэгжсэн байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбар хөндийн зохицуултыг хангах ийм байнгын салбар хөндийн байнгын ажлын хэсгээс байгуулагдаж ажиллаад 1 жил болж байгаа. Тэгэхээр бид нар хүүхдийн асуудлыг салбар хөндийн оролцоотойгоор шийддэг байх. Тэгээд түрүү хэлсэн яг хүүхд хамгааллын тухай хуулиар ингээд 5 орчинд буюу ерөөсөө хүүхд оролцож байгаа бүхий л одоо үйл ажиллагаа үйлчлэгээнд одоо бид нар бас хүүхдийн эрхийг хангах талаар шаардлагыг одоо зайлшгүй одоо тавих. Энд одоо анхаарлаа хандуулах энэ үйлчлэгэнд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг одоо зайлшгүй хийх шаардлагатай болсон. Тэгэхээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бас стандартлал хэмжилзэн газар руу хүсэлт явуулсан. Бид нэр энэ бүх асуудлыг одоо энэ стандартаар нь одоо дуурдаг бай, хүүхдийн асуудлыг тусгаалan авч үздэг бай, бүх оролцоо үйлчлэгээнд одоо энэ хүүхдийн асуудлыг бас хүүхдийн эрхийг хангаж байгаа үгүй талаар дуурч одоо энэ стандартыг нэгтгэн бас гаргаж хэлцдэг бай гэсэн үгнээс одоо хүүхдийн хөгжил хамгааллын техникийн хороог байгуулж өгч хүсэлж явуулсны дагуу манай стандартлал хэмжилзэн газраас энэ техникийн хороог аль бисаар байгуулсан одоо ийм тушаал шийдвэр ирсэн байгаад үнэхээр одоо хүүхдийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус иргэний нийгмийн байгууллага хүүхдүүдийн нэр хүнээс үнэхээр талхалтай байгаа. Энэ хороо бол зайлшгүй одоо ажиллаж хүүхдүүдийн эрхшгийг хамгаалж одоо хөтлөөр одоо энэ үйлчлэгээ болон одоо олон нийт тавьж байгаа бүх шаардлагыг одоо бас хангасан стандартыг гаргаж байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо шинээр ингээд техникийн хороонд байгуулагдсан чинь одоо ямар стандартуудыг боловс хэлцүүлэхээр төлөвлөж ажиллаж өнгөрсөн энэ саяны хууль батлагдсан үндэсний хөтөлбөр батлагдсан гэсэн хугацаанд бид нар хуулийн дагуу хүүхдийн хүүхдийн асрамж халамжийн төвтэй байх шаардлага гэсэн стандарт байсан. Энэ стандартыг шинжилж бид нар хуулийн дагуу хүүхд тасрах
Холбоор үйлчлэгээний нийтлэг стандартыг 2017 онд бас батлуулсан. За өнгөрсөн онд бас нийгмийн халамж хамгааллын техникийн орогоор бас яг хүүхдийн тоглоомын талбайд тавигдах нийтлэг шаардлага гэсэн стандартыг барилгын болон нийгмийн хамгааллын халамжийн техникийн орогоор бас хэлэлцүүлж батлуулсан байгаа. За мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гарсан энэ хуулийн дагуу хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэр бүлийн эмэгтэйчүүд тийм ээ үйлчлэгээ үзүүлэх төр хамгаалах байрны эцгийн үйлчлэгээний төвд байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ төр хамгаалах байранд төр хамгаалах байрны хүчирхийллийн хөрөгчдөд тавигдах шаардлага тийм ээ байрны үйл ажиллагаанд тавигдах шаардлага гэсэн стандартыг бас 18 онд нийгмийн хамгаалах халамжийн техникийн орогоор оруулж батлуулсан байгаа. Тэгэхээр бид нар яг одоогоор бол хүүхдийн цэцлэнгийн стандарт, хүүхдийн цэцлэнгийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг стандарт гэсэн стандартыг хөрхөн нийгмийн хамгааллын орноос бас боловсруулаад салбар хөндийн хилцүүлгийг 20-оос 3 удаа хийсэн байна. Тэгэхээр бид нар энэ эхний хурлаараа ямар ч байсан хүүхдийн цэцлэнгийнхаа үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг хилцүүлж шийдвэрлэнэ. За тэгээд нөгөө талаар бас боловсролын салбарт хүүхд хамгааллын бодлого батлагдаад хүүхд хамгааллын бодлого 2017 оны онд боловсролын сайдын жишээлбэл батлагдаад хэрэгжиж байгаа. Тэгээд боловсролын салбарт бас сургуулийн орчинд хүүхд хамгааллын хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандартын төсөл. За мөн дотор байрны хүүхдийн дотор байрны нийтлэг шаардлага, дотор байрны тавигдах нийтлэг шаардлага гэсэн стандартын төслийг бас энэ тухайн салбартаа бас боловсруулагдаад явж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн холбогдлолтой боловсруулагдаад явж байгаа бүх стандартыг бид нэр оруулж хэлцүүлэн эхний ээлжинд бол яг ийм стандартуудыг хэлцэхээр бас төлөвлөж байна. Далайн стандартыг боловсруулахад оролцох талууд их чухал байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхэд хөгжил хамгааллын стандартын техникийн хороонд оролцох талуудаа дурж байна. Техникийн орооны гишүүдээр бол яг хүүхдийн чиглэлээр ажилладаг төр болон төрийн бас иргэний нийгмийн байгууллагууд за тэгээд ингээд нийгмийн ажлын сургуулиуд, иргэний судлаачид, иргэний төлөөлөлтөөр бас бид нэр бүрэлдэхүүнээ сонгосон байгаа. Би түрүүн хэлсэн манай хүүхдийн хөгжил хамгааллын салбар хөндийн байнгын ажлын хэсгээд 70 гаруй гишүүдтэй ажилладаг бүх яам агентлагаас орсон хүүхдийн асуудал бол ганц нэг байгууллагын асуудал биш, яг салбар хөндийн асуудал. Тэгэхээр бид нар бас яг энэ техникийн ороонд боловсрол, эрүүл мэнд мэрэгжлийн хяналт, цагдаагийн ерөнхий газар, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, за мөн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар, за тэгээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, хүүхдийн чиглэлээр явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд манд нэгдээд сүлжээ болсон байдаг. За хүүхд хамгааллын сүлжээ, хүүхдийн оролцооны сүлжээ, хүүхдийн эрхийн форум, за тэгээд 108 бүсний үйлчлэгээний төв, за энэ чиглэлээр ажилладаг нийгмийн ажлын сургуулийн эрдэмтэн судлаач багш нар, за мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бас хувь хүмүүс судлаачд бас орсон байгаа. Техникийн ажлын хэсгийн ороод нийтдээ 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр техникийн ажлын хороонд ажиллана, хүүхдийн хөгжил хамгааллын техникийн ороо ажиллана. За баярлалаа. Үзэгчдээ бид өнөөдөр хүүхд хөгжил хамгааллын шинээр байгуулагдсан стандартлын техникийн хорооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Баярлалаа та бүхэнд. За